Улсын их хурал аймаг нийслэлийн эрдэнэ лөөжтийн одоо илч сонгуулийн үйл ажиллагаанд цагдаагийн байгууллагын сонгуулийн тухай хууль заасан иргэдийн одоо гомдол мэдээллийг хүлээж авах шалгах, за сонгуулийн байр, саналын уудас, санал болгох машиныг хамгаалтанд авах энэ ажлуудыг зохион байгуулж ажиллаж байгаа. За цагдаагийн байгууллага өнөөдөр цагдаагийн ерхий газрын даргын тушаалаар өндөржүүлсэн бэлэн байдлын нэгдүгээр зэрэг шилжин ажиллаж байна. Өөрөөр хэлэх юм бол энэ орон нутаг улсын их хурлын сонгуулийн үйл ажиллагаанд одоо гинтөр зөрчилүүлэхээс урьдчилан зэрэглэх чиглэлээр манай нийт цагдаагийн алба багштан маань одоо өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжин нэмэгдэл эргүүлийн чиглэлд ажиллан за энэ одоо болцшгүй одоо хэрэг зөрчлөөс урьдчилан зэрэглэх ажлыг бол зохион байгуулж ажиллаж байна. За өнөөдрийг хүртэл сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш цагдаагийн байгууллагт нийт 1051 гомдол мэдээлэл ирсэн байна. Гомдол мэдээллийг бол цагдаагийн байгууллага сонгуулийн тухай хууль заасан одоо холбогдох журмын дагуу хүлээж авч бүртгэж за шаардлага тохиолдолд шүүгүүд шилжүүлэх за зөрчлийн газар дээр шийдвэрлэх, захиргааны шийдвэр ногдуулах энэ арга хэмжээүүдийг зохион байгуулж ирж байгаа. За өнөөдрийн байдлаар бол нэг шүүхэд шилжүүлсэн 159 гомдол мэдээлэл, за эрүүг эрхөөс татгалцсан 36, зөрчил гэдэг нь тогтоогдоогүй 106, газар дээр шийдвэрлсэн 11, үлдэгдэл одоо яг ажиллагаан шалгаж байгаа 453 одоо гомдол мэдээлэл байна. За цагдаагийн байгууллагаас энэ холбогдох сонгуулийн тухай хууль заасан нам, эвсэл, бие даагч одоо сонгуульд өрсөлдөж байгаа одоо иргэдээс ирүүлсэн гомдлыг бол тухай бүр нь бүртгэж авч энийг шалгаж шийдвэрлэх ажлуудыг хийж байгаа. За одоогоор бас зарим нам, эвсэл, бие даагчдаас эцэслэн шийдвэрлэгдээгүй эцсийн шийдэн одоо гинбүрүүгийн асуудал яригдаагүй байхад бас цагдаагийн байгууллагын нэрийг барих гэсэн иймэрхүү үйлдэлүүдийг хийж байна. Тэгэхээр энэ маань бол альва асуудлыг шалгаж шийдэж эцсийн шийдвэр гарсны, шүүгийн шийдвэр гарсны дараа энэ асуудлыг ярих нь зүйтэй гэж цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. За сонгуулийн сурталчилгаа өнөөдөр 00 цагаас ингээд дуусч байна. Маргаашаас эхлээд энэ цагдаагийн байгууллагч гэсэн одоо хяналтаа тавьж ажиллана. Тиймээс одоо энэ сонгуульд өрсөж байгаа нам, эвсэл, бие даагч нар маань бол сонгуулийн хууль тогтоомжоо биелүүлж ажиллахыг бол уриалж байна. Мөн одоо энэ сонгуулийн үйл ажиллагааг одоо буснуулах гэсэн альва нэгэн оролдлогууд хийх гэсэн иймэрхүү зүйлийг бас гаргахгүй байхыг цагдаагийн байгууллагаас уриалж байна. За баярлалаа.